Зүгээр ураны асуудлаар дахиад нэг тодруулах зүйл бол тэр аккумуляторын шингэн гэж хөхрийн хүчил гэдэг зүйл аккумуляторын шингэн юу яаж төлдөг бол баг бүхэн мэдэн шүү дээ. Тэрийг 100 метрийн гүнлүүс шахчихад байгаа юм. Тэгэхээр тэр ил ус мос бүх ургамал амтан тэрнээс нь болоод хардаад байгаа юм шүү. Тийм шүү. Тэр ойлгомжтой. Тэр шиг тодорхой хэмжээний хордлого өгчлөөс тэр гүний усыг чинь тэр аккумуляторын шингэн болгож байгаа байхгүй юу? Тэгээд тэгжээ тэр урааныг чинь цуглуулж авчихгүй. За. Ойлгоо. Тэгэхгүй бол тэр уран чинь цуглахгүй биш. Тэгээд одоо дэлхийд байхгүй аргаар туршилт хийж байна ш. Тэр шүлжүүлэх аргаар одоо тэр Америкийн тэр Навахо мужигэд одоо тэр уугуул үндэстнүүд амьдарч байсан газар одоо энэ газар дор уусган bijүүлэх аргаар 2 урааны урхаа ажиллаж байсан. Өнөөдөр тэнд шувууч нисэхгүй байгаа ш. Тэр газар энэ Дэгшвэр гэдэг одоо энэ актер төмөн биезэгчийг тэр Пол Робинсон гэдэг хүн одоо бүр групптэй наваачиж үзүүлсэн байхгүй юу? Үзүүлсэн. Тэгээ боддоо. Тэгээ өнөөдөр энэ хүн хоргоо гэж яриад байгаа болохоор би бол одоо хэлэх үг олдохгүй шин. За. Ер нь яриагаа энэ хүргээд өндөрлөө. Тэгээд хүмүүс сонсоод нэг юм дүгнэлт хийх нь бол өөрсдөө хийнэ зүтэй гэж бодсон. Тийм байхгүй. Ер нь уран бол байна. Дэлхийн бүх орцонд байгаа.